Хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одонд Дорнод аймгийн Хэрлэн сумын улсын тэргүүний 1-р сургуулийн хамт олон улиран одож байгаа 2024 оны амжилт бүтээлээ дүгнэж шилдэг анги хамт олон шилдэг багш сурагчдаа тодруулан алдаршууллаа. Сургуулийн оны шилдэг багшаар Наваан дөржийн Наран төгс, Бат дөржийн Туяа, Сандаг дөржийн Алтан гэрэл, Эрдэнэ сайхны Ганган мөрөн. Оны шилдэг ангиар Туяа багштай 5-ын В анги, Инхчин багштай 7-гийн А анги, Оюун тунгалаг багштай 12-ийн Г анги, Мегмар багштай 12-ийн Д ангийнхан тодорлоо. Оны шилдэг сурагчаар бага ангийнхнаас оюунлаг сурагчаар 4-ийн А ангийн Чингүн, авиаслаг сурагчаар 5-ийн Г ангийн Ган Эрдэнэ, тамирчин сурагчаар 5-ийн Б ангийн Балжина, уран бүтээлч сурагчаар 4-ийн Д ангийн Мишель тодорлоо. Дунд ангийн сурагчдаас оюунлаг сурагчаар 7-гийн А ангийн Эрхэс, авиаслаг сурагчаар 6-гийн В ангийн Үжин, тамирчин сурагчаар 9-ийн Б ангийн Оюун төгс, уран бүтээлч сурагчаар 9-ийн А ангийн Ану, хүмүүнлэг инэрэнгүй үлстэй сурагчаар 7-гийн А ангийн Ундрмаа тодорлоо. Ахлах ангийн сурагчдаас оюунлаг сурагчаар 12-ийн Д ангийн Дүлгөөн, авиаслаг сурагчаар 12-ийн А ангийн Бат Тэнгис, тамирчин сурагчаар 12-ийн Г ангийн Шүлтэмсрэн, манлайлагч сурагчаар 11-ийн Г ангийн Номон, зохион бүтээгч сурагчаар 12-ийн Б ангийн Маргад Эрдэнэ, эх оронч байгальд илтэй сурагчаар 12-ийн Д ангийн Ариун цэцэг, хүмүүнлэг инэрэнгүй үлстэй сурагчаар 12-ийн Г ангийн Амин Эрдэнэ, оюун ухааны спортын төрөлд шилдгээр 11-ийн Г ангийн Төгс төгөлдөр нар шалгарлаа. За амны улсын төрөлцөө олимпиадын 2-ын даваанд Монгол хэл багш төрлийн олимпиадад 3-р шалгаад хүрэл медаль эзэн болсон байгаа. За мөн шав мөнхөж маань бас улсын төрөлцөө олимпиадаас мөн хүрэл медаль хүртсэн. Улсын онцлогын уралдаанд бас амжилттай оролцсон байгаа. За мөн миний хувьд ажил мэргэжилтэй маань холбоотой үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор Дорнод аймагта 12 дугаар сургуулийн багш Одмон багштай хамтраад бичиг соёл төвийн салбарыг Дорнодгаас анхлан нээсэн. Энэ бол онцлог үйл явдал болсон гэж бодож байгаа. За тэгээд улсаас, бүсээс олон улсын хэмжээнд зохиогдсон үндэсний бичгийн урамжлалын үзэсгэлэнд дараалан оролцсон эдгээр үзүүлэлтээрээ 2024 оны шилдэг багш болсон байхаа гэж би бодож байна. За тэгээд 2024 он бол миний хувьд маш олон амжилт ололтыг гаргасан жил өнгөрлөө гэж би дүгнэж байгаа. Тэгээд 2024 оны сүүлд шилдэг сургуулийн шилдэг сурагчаар шалгасандаа маш их баяртай байна. Энэ онд гаргасан том амжилтуудаас дурдах юм бол Монголын хөгжөөнд дэмжигчдийн холбооны жил болгон зохиодог Усын аврал шалгаруулах тэмцээнд Open насны төрөл Doubles Hip Hop бүжгээр хамгийн өндөр оноо авч Гран При цом алтан медаль эзэн болсон байгаа. Тэгээд хүн домог тэмцээнд бас амжилттай оролцсон хамтлагаараа Гран При авсан байгаа. За тэгээд одоо 12 дугаар ангийнхан буюу 2025 оны төгсөгчдөө эсэлтийн ерөнхий шалгалтанд маш сайн хичээж хэдүүлээ. Маш сайн шамдан хичээж хүссэн сургуулаа хүссэн дүнгээ авъя шүү. Тэгээд ирээдүйд сайн мөн болоо шүү. 2024 онд газар зүйн хичээлээр бэлтгэсэн шав Дүлгөөн анги төвшин оролцож улсын олимпиадад мөнгөн медаль, Одмаар л 9-р ангийн төрөлд улсын олимпиадад мөн оролцож хүрэл медаль хүртсэн. За шавнар маань аймгийн массын олимпиадад бас газар зүйн төрөлд алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн байна. За үргэлж намайг дэмжиж итгэл хүлээлэн ажилладаг 1-р сургуулийнхаа хамт олонд маш их баярлж явдаг шүү гэдгийг илэрхийлье. Та бүхнийхээ итгэл найдварыг алдахгүйгээр улам хичээн ажиллах болно. Би энэ жил болохоор сургуулийнхаа оюулын сурагч номинацид шалгарлаа. Би энэ жил аймгийн төрөлцсөн олимпиадад газар зүйн хичээлээр алтан медаль, улсын төрөлцсөн олимпиадад газар зүйн хичээлээр мөнгөн медаль хүртэж байсан. Бас тэгээд Дорнод аймаг лидер сурагч академийн энэ жилийн шилдэг гишүүн бас тэгээд Монголын хүүхдийн урдны эрдэм алтан медалийг хүртэж ирсэн ийм ингээд амжилтуудыг гаргасан. Тэгээд энэ шагналыг айгүй баяртай байна. Ер нь бол ингээд төдийгөөс өдөө хүртэл ингээд энэ жил ингээд хичээгээд олон зүйлийг туршиж үзэж явах явцдаа ер нь айгүй олон зүйлийг ойлгосон. Тэндээс ингээд хамгийн сайн ойлгосон, тархиндаа суулгасан зүйл их юм бол хүн бол өөрөө хандлагын ямар амьдрал нэг тийм байна гэдгийг би болсон ойлгосон. Тэгээд үеийн хүүхдүүдэд хандаж хэлэхэд та бүхэн амьдралдаа, хичээл номондоо, ажил албандаа маш сайн хандлагатайгаар хандаж хүн хэлээгүй байсан ч гэсэн санаачлаараа хийдэг. Бас дээрэс нь
альва зүйл ингээд хүн ингээд шүүмж хэлэхэд төрнийг нь одоо зөв байна уу буруу байдаг юм байна уу гэдгийг ялгаж салгаж ойлгодог. Бас тэгээд илүү ямар олон боломж байна тэр бүгдийг ашиглаж болдог ийм идэвх санаачлахтай, зүтгэлтэй, тэгээд зоригтой бас дээрс нь нөгөө бүтээлч хязгаарлагдмал биш байхаасаа гэж хүсэж байна. Улиран одож байгаа 2024 онд амжилт бүтээлээ дүгнүүлээд улсын сургуулийнхаа тэргүүний багшаар шалгарч байгаадаа баяртай байна. Мөн ангийн хамт олон маань шилдэг хамт олноор шалгарлаа. За тэгээд энэ мөчид тусалж дэмжиж яадаг бүхэд эцэг эхчүүд сургуулийнхаа хамт олонд талархснаа илэрхийлээд шинэ оны баярын мэндийг хүргье. За миний хувьд гавьяат багш Монгол улсын гавьяат багш Цэрэн Адмидын мэрэмжт улсын анх дугаар уралдаанд тэргүүн байр эзэлсэн мөн аймгийн төрөлжсөн олимпиадад 1-р байр эзэлсэн монгол хэлний төрлөөр улсын олимпиадад 7-р байр эзэлсэн хувийн онцлог амжилтуудыг бол гаргасан байгаа. Анги хамт олонны хувьд бол спорт урлагийн олон амжилтуудыг гаргасан бяцхан хөрхөн шавнар мөн дээр бүгдээр нь шинэ оны мэд хүргье. Сурлага хөтөлмөрөөр манлайсан нийт шилдэг сурагчидаа халуун баяр хүргэж амжилтын дидийг хүсэн өрөө.